За ингээд үндсэндээ бол бид бүхний дараагийн шаардлага маань бол хин нэгэн дарга захиргааны албан тушаалтныг бол ажилласан чөлөөтлөлтөд энэ асуудал шийдэгдэн гэвэл үгүй. Өнөөдрийн байдлаар бид бүхэнд мэдэгдэж байгаа 500 гаруй тэрбум төгрөг маань бол бид бүхний одоо урьдчилан төлбөр гэдгээр нь энэ туулын хурдны зам төсөл рүү бол орчихсон. Тэгэхээр тухайн төсөл ямар гэрээний шатан дээр ямар гэрээ байгуулж ажлын даалгаврын дагуу энэ мөнгө шилжсэн бэ? Ямар хүний данс руу орсон бэ? Ямар үе шаттайгаар хэрэгжих вэ гэдэг тэр гэрээ өөрөө нийтэд ил тод биш байгаад байна. Мөн түнчлэн тухайн гэрээн дээр хэрвээ энэ асуудал маань даймжраад одоо тухайн төслийг зогсооё. Бид бүхэн энэ төслийг цаашид үргэлжлүүлэхгүй вэ гэд тэгэхэд тухайн маргааныг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг тал дээр тухайн гэрээн дээр яаж заасан гэдэг асуудлууд маань бол олон нийтэд нээлттэй ил тод биш байгаа. Тэр утгаараа бид бүхэн маань хамгийн түрүүнд энэ гэрээнүүдийг нээлттэй ил тод болгох ёстой. Тэр арчилсан намын бүлийн зүгээс үндсэндээ бол бид бүхэн дан ганц хин нэгэнд хариуцлага тооцох биш. За дээрэс нь зөвхөн төсөл зогсоолоо гэд мартаад орхих биш. Хамгийн гол нь одоо гарчсан байгаа энэ төсөв мөнгийг бид бүхэн зайлшгүй хариуцлагатайгаар буцан төвлөрүүлэх, дээрээс нь хариуцлагагүй шийдвэр гаргасан хүмүүс маань ингээд л тоглоом тоглож байгаа юм шигээр улсын төсвийг өрн таран хийгээд ажиллаа өгсөн штэ гэдэг нэрээр хариуцлага хүлээсэн юм шигээр айшилж бас болохгүй. Тийм учраас бид бүхэн бол дараагийн шат чатны шаардлагуудаа тавиад явна. Улсын хурал дээр хян шалгах төр ороо болон төсвийн зарлагын дэд хороон дээр ч гэсэн бид бүхэн ажлын хэсгүүд ажилуулад энэ тухайн нийтэд ил тод биш байгаа гэрээнүүдийг ил гаргах дээр бол цаашид ажиллана.